Маргааш тайлан хамгаална. Яг үндэ би ингэж баярлах үйл хийгээгүй ч гэсэн ямар ч байсан маргааш тайлангаа хамгаалчих юм бол ямар тач болчихно. Тэгээ тайлан хамгаалах дээр бас ингэж бодож байгаа л та. Нэг хичээлийн жил ингээ угаасаа багшилчихж байгаа шүү дээ. Тийм учраас одоо тайлан хамгаалах нь тийм том даваа биш. Багшлаад тэгээ нэг жилийг дуусгачихсан учраас яг хөө тэрийгээ дүгнээд ярих л одоо тий үйл явц үлдчихэж байгаа юм л та. За. Гэхдээ яг ингээ ажлаас гадна би өөрийнхөө ингээд яг сэтгэл зүрхийг ойлгодоггүй. Яг ажлын талбар дээр биш хүн хоорондын харилцаан дээр автобусанд ганцаараа сууж явдаг өдөр ирдэг юм байна. Ягаад ингэж хэлж байгаа вэ гэхээр одоо өвөл мөвөлчөн нэг хангаа хотонд амьдардаг байхад яа автобусанд багтахгүй шүү дээ. Тэгээд за тэрнээс гадна автобусны ирэхгүй зөө. Үнэхээр удаан гэхэд дараад хатчих. Тэгээд яг ингээд цаг талчаад байгаа ч бас ирэхгүй. Сая л гэж за ингээд алхаал юмуд шууд ингээд хажууд тавьж ирж байгаа юм. Үнэхээр царай мөтө болтлоо суучихлаа. Тогоос халуусан. Арсад тавьсан. Окей. Явцгаая. За үсэ. Маргааш өглөө 7 гэж гар зэрэг тэгээд 30 минут өмнө ирээд тэгээд 2 цаг гэрээ суугаад за ойрдоо энэ готлог өмсөөгөө тэгээд алхаж ядаал алхаж юм да. За өнөөдөр тайлангаа тавцтай. Тэгээд өнөөдрийг өнгөрүүлцгээе. За нэг айтайх алах гээд үзье да. Миний хөл айгүй их ядраад байгаа байхгүй юу? Айтайх алхахаар. Айгүй алхахаар ч гэсэн ядарч байгаа л та. Их өвдөлтнээр байгаа даа. Өнөөдөр жаахан моротой байж магадгүй л өдөр байсан. Сургууль дээр шөхөр байгаа болохоор шөхөр мөр авсангүй. Дахиад би ганцаараа сууж бай. Ойртод ирэхээр айгүй хурд юм аа. Одоо болохоор би 2 бодол яваад тэгээд 10 минут алхдаг. Өрөөгөө орж байна. Тэгээд хөлмөн нь болохоор одоо бас арай дээр болж байна. Яг энэ гутлыг өмсөөр яг ихний нэг за бүр удаандаа 30 минут ч юм уу цаг маг ингээд яг ингээ өвдөд идэг заяа. Тадар гэж харсан чи үсгийн арданд харж ирнэ гэж бодлоо. Гол нь би тэгчихлээ. Тэгтээ нэг дэр гэж харчаарай. Маш их бодог өнөртөж байна. Засвар гарсан. Тэгээд гадна талынх нь ерөнхийдөө дуусчлаа шүү байна. Тэгээд дотор талынх нь одоо энэ
галтайгоо хэсэг бол орцсон байна. За юу хийж дээ? Явуулга байсан байна. Удаатай хоол хийж дээ гэж бодож байна. Уржигдар тэрний өдөр ч лөө. Үгүй уржигдар өглөө юм байна. Цав хийж идсэн. Цав хийж идсэн учраас өнөөдөр удаатай хоол хийж дээ гэж бодоод будаага агшаацсан байгаа. Тэгээд би ингээд нэг бичлэг дээр нэг юм тогоо мах цаа харуулсан шүү дээ. Энэ удаа махыг зэгслэн гэдэг. Тэгээд тэр махнаас энэ үлдсэн байгаа. Би ганцаар идсэн гэдэг одоо бас хурдан байгаа шүү. За тэгээд энэгээр хоол хийдэг. Би одоо надад борц байгаа. Тэр борцоор бас нэг хэд өдөр хийж идчих واخ. Тэгээд ер нь бол аав надад шин шүл явуулах хаа. Манайх яг хөдөө байдаг айл биш л дээ. Надад нэг юм бодол үлээ. За нэг ингэ шууд юу хуваалцаа. Тэр нь болохоор өнөөдөр манай 20 дугаар хагас одоо энэ жилийн 20 дугаар хагасыг тайлан тавьсан байхгүй юу? Тэгээд тухайн тайлангийн дараа ингээд надад бодсон зүйл нь яагаад энэ тайланг их сургуульд одоо тийм олон хэлтэй биш ч гэсэн 2 хэлтэй дээр заах байгууллаа гэж бодлоо. Яг юм тухайн одоо сургууль хүмүүжлийн ажлыг одоо яаж детальны задлах уу ч юм уу. Яг ингээд сурагчтай дүнтэй яаж ажиллах, анализыг яаж хийх үү ч юм уу. Одоо намайг болон хавар тэгээд одоо биологи ингээд 100 жим ингээд дадлах гардаг. Тэнгүүт одоо 12 сарын сүүлээр бид нэр нэгдүгээр жилийн сүүлд ингээд тайлан тавьсан байгаа байхгүй нэгдүгээр хагас жилээр. Тэгээ одоо болохоор тайлан тавьж байна. Их сургуульд байхад бол ерөөсөө ийм тайлангууд үгээр ерөөсөө бид дадлах гарахгүй болов. Яг багш нар тайлан үеэр тайлан яаж тавьдаг. Тэгээ тайлан дээр яг юу яригддаг. Тэгээд одоо тийм тэр тухайн бүлэг сэдвийн агуулгын тэгээд тэр одоо ангийн дундаж яаж тэр дүн нөлөөлөд байгаа тэр дүнгээр одоо тухайн сургалтыг хэмжиж болох юм болохгүй юм. Тэгээд тэр нэг сургууль болгоны нэг үзэл баримтлал дааш чинь хандлага байгаа. Тэгэж бодож. Тэгээд одоо дадлах гаргадаг сургууль гаргадаггүй сургууль гэж байгаа шүү дээ. Тэр гаргадаг сургууль нь ихэнхдээ л нэг улсын сургуулиуд тэгээд дүүж одоо байгууллагад ажиллахлаа. Нэг удаагаа багш эсвэл бүр удаачихсан сургууль юм. Тийм байгаа гэдэг та. Тэгэхээр энэ ингээд өөр сургуулиуд байвал бас аюу дүүний тийм нэг төвийн сургууль улсын сургууль хамаагүй би ингээд яг аль сургууль дээр дадлах хийх боломжтой болгоё тийм. Сайхан ингээд тэгсэн нэг мобис ч юм уу болж байгаа юм шүү. Надаас асуусан. Тэгээд даанч би тэрийг мэдээгүй. Гэтэ тийм нэг хувцалцгаая. Хүлэмжинд их цэцэг өсөлцгөө. За. Арай ер нь юу болсон бэ гэвэл би нөгөө тайлын энтертэйгээд тэгээд их сургуулийнхаа ангийнхантай бичиж чадахгүйсэн. Тэгээд цаад эд чи ер нь нэг юм салхинд гарах нэг өдрийн аялал төлөвлөж байгаа байлээ. Арван цаг болцсон учраас миний нэр үнэхээр хурж байна. За тэгээд би одоо яг ажил ерөнхийдөө ингээд амарч байгаа учраас ер нь хизээч байсан. Тэгээд хаашаа ч явсан ер нь яг бүх юм дээр нь бол даваа игээд хэлсэн байгаа. Тэгээд 16 буюу дараагийн 2 дахь или 3 дахь өдөр ер нь явах төлөвлөгөөтэй ер нь болж байгаа тийм шийдтэй болж байгаа шүү гэлээ. Ховтос хамаагүй учраас тэгээд джинс минс ч юм өмсөө явчихъя. Яга ховтос ярьж байгаа гэсэн чинь өмнөд дөрөвдөхөд би айгу энийг би 9 сарын 1-нд өмссөн байхгүй юу. Тэгэл би нэг дахиад ингээ өмсөж гэл тэгээд тэр өдөр ингээл явсан. Тэгээ маргааш нь болохоор за өчтөр тэгээ явсан юм чи өнөөдөр зүгээр ингээ суул ховц өмсчээ гэж бодоод очсон жон тэр өдөр болохоор Германы элчин сайд манай сургууль дээр ирээд тэр ер нь элчин сайдын айлчлал болоод тэгээ улсын шалгалт бас ингээд авахтаар байгаа байхгүй юу. Тэгэл би бүтэхгүй нэр ингээ тэгсэн чинь ингээд харин тэрэн дээр ингээд хувцсны код ер нь бол байсан байгаа байхгүй юу. Яг уу яг байсан гэдэг тийм альбасны зүйл байхгүй ч гэсэн ер нь ингээд байсан байгаа дал хэлбэрээр тэгээд тэр кодыг би тайлж уншиж чадаагүй байгаа юм. Өнөөдөр өглөө жоохон унтчихлаа. Би ямар ч тааш нэг улсын шалгалт авахгүй. Тэр ямар нэг ажил дээр нэг хуваарлагдаагүй байсан учраас би 7:45 бас очих шаардлагагүй гэж бодлоо. Тэгсэн чинь буруу бодчихсон байх үү дээ.
Өнөөдөр ч 10 гэхээр юу ч гэсэн ажил дээр байгаа бүх зүйлсүүдээ зэгцлээ. Тэгээ ажлынхаа ихчээ гуйж үзэхээс дүүгээ ингээд хүргээд өгөөч гээд. Тэгэл амжилттай болчих юм бол маргааш нөгөөдөр энэ ч гэсэн бас сургууль дээр хайлтад ирэх л ах нөгөө тойрхоо зурулж мөрүүлээд явахын тулд ажлаасаа 3:30-д гарч ирсэн чинь ингээд амар юм буруу зүйл хийж байгаа юм шиг санагдчихээн. Яагаад гэвэл манай ажил 16 цагаас тардаг байгаа. Тэгээд эхэндээ бол би тардаг байсан шүү дээ. Тэгээд сүүл рүүгээ бол яг өөрийн ачаал тэр тухайн өдрийн нөгөө ачаал маань тий цагийн барилдаас болоод даашаа сунж мундаг байсан байгаа. Амрах гал гигэлцээ лээ нөгөө. Ярин амарчглаа гигэлзээд л байна. Нөгөөдөр сургууль ирнэ. Гэтэ надад нэг микроскопийн тооцоо байгаа байхгүй. Тийм болохоор би тэр микроскопыг яг төлж өгчээж тойр хуудас маань дусаад тэгээд одоо хамралтын мөнгө аваад бүрэн тооцоо салах гээд байгаа. Тэгэхээр яг бас тийм ч амар зүйл биш байгаад байна. Тэр микроскоп байгаагүй байсан бол ер нь өнөөдөр за баяртай маргааш ирэхгүйгээ шууд явчих ер нь бараг болохоор байлаа. За тэгээд болно доо. Тэгээд амралт гэдэг чинь ингээ уурт юм шиг санагдаж байгаа хэрнээ бас л богинохон өнгөрөх байх. Тиймээс би нэг тийм юу гаргая гэж жагсаалт гаргая гэж бодож байна. За яг амралтаар хийх 5 зүйл ч юм уу. За яг ийм хийж үзмээр байгаа тий. За тэгвэл том гэлтгүүгээр жижигхэн зүйлс ч юм уу. Захан бол тэргээ жагсааж байгаа. Тэгээ тэргээ биелүүлэхийг хүсэж байна. Би нөгөө амарсныхаа яг маргааш өглөө нь маргааш өглөө нь 6-аас бүр ингээд 5-аас ч хамаагүй босоод гүйе гэж бодсон байхгүй юу. Тэгэж бодсон шүү. Тэгээд би чи бол өнөөдрөөс амарж байгаа хэрэг маргааш нөгөөдөр 2 сургууль дээр ирэх учраас хагсын өглөө ч юм уу тэгж гөөх үү гэж бас бодоол байна. Хүрээлээ оржгүй. Энэ зуны миний номер 2 юм уу да. Тэр нь жагсаалтны 2 таага. За сая алтан дуу явцаа тэр яг коферайт аавна. Тийм болохоор дахиад ярив. За. Ер нь би энэ зун алхалт болон гүйлтийг өөртөө ингээд дадлалгоод суулгаад тэгээд ер нь энэ спортоор энэ чиглэлээр сонирхоод сонирхогчийн төвшөнд хуваарийн дагуу тогтмол хичээлмээр байгаа. Тийм учраас тэгж бодож байна. Энэ зун ер нь маш олон зүйлсийг ингээд туршиж үзмээр байгаа ч гэсэн тэгэхгүй бай гэж бас бодоод байна. Гэхдээ яг тэгээд өөрийгөө сонсож байгаад болох хаа. Яг гэх юм бол би ингээл палетад явмаар ч юм уу эсвэл бүжигд явмаар шууд ингээл нөгөө жимээ хийгээд эхлэмээр байгаа ч гэсэн хэрвээ би тэр мөнгийг хураачих юм бол өвөл явж болохгүй юу гэж бас бодоод байна. Гол нь. Гэтэ яг үнэндээ юу? Яг үнэндээ зуныг зунаар нь мэдэрмээр л. Энд чинь амралт шүү дээ. Өнөөдөр амарсан. Ажлаа дараа шууд хүрээд. Бүр таарсан. Одоо зоныг эхлүүлцгээе. Тэр нь яхан нойрон үйл юм л да. Тэгээд дүүгэн. Яагаад юм аа яхад байгаа юм дараа нь текстээр авчихсан юм. Өөрийнхөө амнаа ялгаа. Гэтэ царай нь ороод идэг те. Яа чи. Аюу чангарч. Одоо онхоо аюу цэглээ.
дээр бүр нэг хүн төсхийг чиг миний нүдийг барихгүй шүү. Нүдээ заснаа они. Нүд барь гэж бодсон. Тэрний нүд ямар үлдээхгүй бариад ахаа тэгсэн багтаа өөрөө. Анхаарч байгаа үсний үзүүрээс бөлийн үзүүр хүртэл бариад ахаач. Яа бүр нэг давхар бүх юм аа унгаас юм шиг санагдаж байна. Оо. Би ингэж жилийн дараа барай авсан байхгүй. Нүд бүр нэгтэд явчихлаа. За. Тавч гаатвлаа. Тэрхэж болчихсон. Оо. Синий тийм 3 кг хассан ирсэн гэдэг. За арсны зөвлөгөө аваад тэгээд би сайн нэг усанд орсон тэгээд ерөөсөө юу ч түрхээгүй шууд хүрээд ирсэн баггүй. Тэгвэл ядаж угаасаа угаагаад буцаад ингээд яа. За арсны зөвлөгөө аваад явж гин. Тэгээд үнэхээр миний цочдаг зан хөдөлж байна. За ямар ч байсан зөвлөгөө аваад тэгээд нөгөө нэг ихний ээлжинд арсаа бэлдэх. Арсаа бэлдэх. Их таньдаг хүнтэй маань адил харагдаад байх юм. Гэтэ биш юм шиг байна. За тэгээ нэг арсаа бэлдэх. За шууд нэг сарын хугацаа л гэж бодоод байгаа. Яг сарын хугацаа ер нь бол ингээд өөрийнхөө хувьд шүү заяа сарын хугацаа ингээд авлаа гэж бодож байна. За тэгээ энэ хугацаанд хоолны дэглэмээ бариад 70% амьдралын маягаа зохицуулаад тэгээ 30% нь яг арсаа бэлдээд арс арчилгаан дээрээ буюу нөө цэвэрлэгэн дээрээ яг шатааралтай бэлдэж байгаа. За тэрнийхэн дараа одоо тий арга хэмжээнүүдээ авч эхлэх юм шиг байна заяа. Тэг ямар ч ясан нэг арсандаа санаа зовоод хурж ирлээ. Бас гоё юм. Тэгээ бас хэллээ л дээ. Ингээд миний хувьд ингээд арс номер 1 байсангүй ягаад гэх юм бол нөгөө нэг ажил номер 1 байгаа учраас нөгөө ажиллаа хийгээд ажиллаа дуусны дараа ингээд тэ арсандаа санаа зовоод эрүүл мэндээ санаа зовоод гэр бүлдээ санаа зовоод тэгээ нөхөрлөл найзууд нөхөд одоо тэгээ өөр одоо бусад амьдралын ямар талбаруудад ингээд тэдгээр зүйлстэй анхаарах гэж бодсон хүн чинь нөгөө ажил өчтөр амарсан учраас за ажил дууссан. Одоо тэгэхээр бусад зүйлс маань юу байгаа лээ? За хамгийн түрүүнд миний нүүр болох байгаа, миний эрүүл мэнд болох байгаа. Тэнгүүтээ за одоо хин уулзъя гэж байна. Хин ингээд те аялал зохион байгуулах чинь те төлөвлөж чинь гарч орё гэж хин хэлж чинь. Тэгээ тэр бүгдэд тэгхий даваа окей явна. Би ямар ч те ингээд юугүй асуудалгүй татгалзахгүй гэж ер нь хийж байгаа. Гэтэ яг үнэндээ тэглээгээд хүн болгондоо явна гэсэн үг биш л те. Миний утасны хөвтэй байгаа. Тэгээд гэлс нэг юм хэлчихэ гэж бодоод. Ер нь би одоо ингээд нүрийн асуудалтай, тэгээд яг юм жингийн асуудалтай, ер нь эрүүл мэнд ч юм ингээд жоохон ер нь амьдрал төр чигтээ жоохон докторгүй тиймэрхүү байгаад байгаа байхгүй юу. Гэхдээ тэглээгээд би өөртөө хайртай хിവэрэл байгаа. Яг үүн шиг тэг ингээд ямар нэгэн зүйл тохиолдоод хэцүү үеийг чи туулж яж магадгүй тийм бол өөртөө хайртай агаарай, өөрийгөө номер 1-т тавиарай. Тэгээд те өөрийгөө аварсны дараа өөрийнхөө амьдралыг
Тэгээд доктортой болгосны дараа өөр хүмүүст нөлөөлж болно. Тийм учраас тэрийг бас хэлмээр санагдлаа. Гэвгэнт ингээд би хичнээн батгатай байгаа ч гэсэн, би хичнээн тэг ингээд тарган байгаа ч гэсэн, би хөөрхөн байгаа, би гоё байгаа гэж бодлоо. Ягаад гэх юм бол энийг ер нь бол надаас өөр хинч надад хэлэхгүй. За хэллээч тэр үг нь бол яг тэгж хэлж байгаа хүмүүс чинь яг намайг мэдгүй хүмүүс бас байгаа даа байхгүй юу? Өнгөнд хурцсан ч юм уу. Тэгэж бодогдоод тэг яг юм туулал болгон адилхан байх бас албагүй штэ. Тэгээ ер нь бол өөр зүйлийг л туулаад явж байгаа. Гэхдээ яг голын төрчөндөө ингээд сайхан зүйл туулж байгаа юу? Яг ингээд хэцүү үе дээрээ явж байгаа юу? Эсвэл ингээд ойлгомжгүй үе дээр ч юм байна уу? Тэр одоо зүйлүүд дээр чи ядаж ингээд хоёлаа яг юм төстэй зүйл туулаа явж байгаа юм байна ч юм уу? Тэгэж харж болно штэ гэж бодож ийн. Ойртоо ингээд айгу ярилцмаар байгаад байгаа. Гэхдээ одоо болохоор би яг юм хинтээ юу ярихаа баг саг ялгаж ийн. Өмнө нь болохоор тийм ингээ ярилцгийг гэл хүн хэлэх юм бол яг ингээ тухайн хүнийг ч сонсоод өөрийгөө ч гэсэн тэр хүнд ингээ бүр уудалцдаг байсан бол одоо болохоор за зүгээр яг уудлах тэр хүндээ л уудлаа да гэж бодож байна. Нэг хэдэн минутын дараа цэндээ залгах бах бит хоёр ойрын хугацаанд бас ярилцаагүй. Тэгээд одоо нэг амьдралдаа болж байгаа шинэ өөрчлөлтүүд ч юм уу. Тэгээд сүүлийн үед бодож байгаа зүйлсүүдээ хуваалцаж ярилцах гад. Тэгээд дуудлах хийж байгаа. Утас далил байгаад байна л да. За энийг орхичих юм. Тэгээд би бас сая бодсон зүйл нь нөгөө гомдох дээр бодлоо. Ер нь гомдол ер нь ойрын үед нэлийн юм төрөөд байгаа. Сүүлийн үед нэг тийм яагаад юм бол гэд ингээд төрөөд байгаа ч гэсэн тэр бүх гомдлыг ер нь өмнө нь ч тэгж гаргадаггүй л байсан л да. Гэтэ өмнө тэргээд яг энэ хэмжээнд бас жоохон авч үздэггүй л ээж. Тэгээ одоо болохоор яг яаж мэдрэгдээд байгаа вэ гэхлээр хүний ингээд жижиг үйлдэл дээр ч юм ингээ гомдол төрөөд тэгээд эсвэл энэ хүн энэ үйлдэлийг ингээд л яагаад гаргачих болохгүй байгаа юм бол доо ч юм уу тэгж бодож байгаа ч гэсэн тэрийгээ бас илэрхийлэхгүй байгаа. Яагаад гэх юм бол би бас ингээд хүн болгонд гомдоо тэр хүн болгон намайг тий аргадаад байх бас албатай биш байхгүй юу? Яг би гомдох хүндээ гомдоод тий тэрийг яг юм аргадуулах хүн гэж бас байна шүү дээ тий. Тэгэхээс биш ингээд хамаагүй хүнд гомдоод явна гэдэг чинь буруу байх гэж би бодож байна одоо бол. Тэгэхээр харин цаанаа би ингээд бодож байгаа ч гэсэн нэг шууд ингээд илэрхийлээд гаргацдаг хүн чинь гарахгүй гэдэг тэнгүүт одоо ингээд энийг санаа сууж эхэлнэ гэдэг юм болов. Уул нь би энийг ингээд үнэхээр буруу гэж боддог гэсэхгүй хүн яагаад ингээд ярьж байгаа зүйлийнхээ арталт юм бодоод байгаа юм бодохгүй байх хэрэгтэй үстэй. Энд чинь ингээд яг чин сэтгэл одоо энэ харилцаа чинь ингээд эн чинь эрүүл биш юм шүү гэж хардаг байсан чинь одоо болохоор яг ингээд миний тэг ингээд хөгжлийн явцад энэ үе ирж байгаа юм шиг байна. Эхлэн эсвэл ингээд тэ трейлер юм ч юм уу мэдгүй тэгэж бодогдоод ах юм. Өмнө нь бол би чамд гомдоод байна. Энэ үйлдэл надад таалагдахгүй байна. Энд дээр надад ингэж санагдаад байна. Ер нь хэлцдэг шүү. Тэгээд тэрийгээ илэрхийлж гаргаж байгаа нь би өөрөө зөв зүйл хийж ин гэж боддог байсан. Яг ингээд тухайн хүмүүсээс ингээд хүлээлт нь хамаагүйгээр хүлээлтээс илүү нэг өөрийнхөө хувьд дуудлагдаад ингээд тэр одоо гаргачихж байгаа нь чухал гэж хардаг байсан чинь одоо болохоор тэгж бас харахгүй байгаад байна. Ямар ч байсан нэг юм ярих гэж энэ хэсгийг бичлээ. Энийг бичлэгийн төгсгөл хэсэгт оруулъя. Тэгээд ойлгох хүмүүс байсан бол баярлалаа. Ойлгомжгүй яриасан бол харин тийм ээ энэ 2-3 минутынхаа дараа ч гэсэн би ч гэсэн бас жоохон ойлгосонгүй гэхдээ зүгээр яг ярмаар санагдсан. Тэгээд жоохон яригдахгүй л байна. Баярлалаа.
Энэ өдөр яасан бэ гэхээр ажил дээр очоод за улсын шалгалтанд тусалсан. За өдөр нь болохоор улсын шалгалтны шивэлтэнд бас оролцсон. Тэгээд нөгөө нэг хонхны дүүгийн хонхны баярт очиж амжичандаа гэж утсан чинь амжаагүй. Яагаад гэм бол би 9 гэж юу н тарсан. Тэгээд таксигаар ажил дээр байсан нам дэвтэр одоо тийм авчрах зүйлсүүдээ авчраад тэгээд ингэ сууж байгаа байдал нь. Усан дорчихсон. Тэгээд хоол игээд идчихсэн. Тэгээд одоо болохоор хувцас хасаж амсгомсгүйгээр нэрлэж удаж байна. Тэгээд ажил руу гарлаа. Нөгөө гадна талынхаа засвар игээд байгаа болохоор сая би усан дорчоод галчуур ингэ ороод чинь ингээ хоёр хүн цохны цаана ингээ нөгөө юу гэж байгаа хгүй гадна талынхаа засварыг тэгээд би гарах уу яах вэ буцаад яах вэ гэдэг хувцас загталгаа ядаж угааж гэж бодоод шай маяг авч гараад юм аваад тэгээд тийм төдийс болоо. Уул миний санаа болохоор тэгэхээр би ажил руугаа яваад тэгээд бас жаахан ч гэсэн гараасаа гарах сайн л да би нөгөөдөр талингаа болох учраас тэгээд хувцсны тухайд болохоор би ингээд хүн над бэлгэжсэн юм уу хүнээс авчихсан юм уу тийм хувцас дөнгөж ингээд ээж хувцснууд юм ингээд бас ээж хувцсуудыг өмсөж тийм болохоор ээж хувцснууд гэдэг тэгээд өөрөө авчихсан гэдэг өөрөө авчихсан дотроо би тэрэгээс авчихсан хувцс юм гэж ялгаж тавьж байгаа тэгээд за одоо бас энийг өмсгөө за энийг хамжлын өмсгөө үгүй гэдгийг ингээд өөрөө асуугаад за энэ зүүн надад энийг өмсөх шаардлага байхгүй гэж асуугаад тэгээд цэгцлээ өмнө хэд удаа ер нь уул нэг хувцас цэгцлэжсэн гэтэл явчихсан тийм гэж энэ тоглолт гэх юм уучраас зөвлөд байх юм байна одоо жишээлбэл тэгэхээр энэ хар өмд бол одоо тийм миний маш хайртай хар өмд байхгүй одоо энэ хэнийг би тэгээд зүгээр өөрөө явуулж чадахгүй байгаа яг үнийг хэлэхэд ягаад тийм бол одоо нэг 6 жил өмссөн. За 6 жил өмссөн. Энэ хайртай өмдөг гэдэг бүхэл одоо үйл ажиллагаа юу гэдэг те бүх зүйлсэд өмсөөл тэгээд уул би Герман явахаас өмнө ээж өгч явсан байхгүй юу. За энийг энэ танилцуулах шүү. Баяртай гаргасан амьдралаасаа. Тэгэхээр Германаас ирснээр орчин ч ээжтэй ус байгаа штэ. Тэгээд тэгснээр миний хайртай өмдөг гэсэн буцаад би авчраа тэгээд үүдэн татаад яасан ба ягаад тийм энэ нэлийн бас муудсан ба штэ. Тэгээд цахилгаан энэ нэвчсэн тэгээд товч энэ байх болж үлдсэн авах буцаж ингээд танилцлаад тэгээд өмссөн. Одоо болохоор нэг бас олон бас 5 6 жил гэж болно штэ. Тэгээд энийг болохоор манай танхимд шат үржсэн байхгүй их сургууль орж байгаа. Би одоо оюутан болж байгаа учраас ер нь бол одоо салхилж хувцснууд юм хэрэгтэй болдгоо. Тэгээд чи багшийн сургууль орж байгаа юм чинь юм опцснууд их болно гэдэг надад хит хэдэн бичаг. Тэгээд энэ өмдөг тэгээд тийм маань нахаа гэж нэдий. Тэгээд энэ нэг бас ер нь үйл ажиллагааны бас өмсүүд идэг. Тэр өмнө өмсгөл болох энийг өмсгөл бол энэ үйл өмсдөг. Ер нь сонголт байхгүй юу? Тэгээд хажууд бас ингээд зургийг бас гаргаж ий нэг дадлаггууд дээр өмсөжсэн. Тэгээд одоо өөр одоо юу хийж идэв те өмсөжсэн зургуудаа бас хагаад олоод оруулъя. Тэгээд энэ гэсэн чинь одоо л ингээд угаагаад эндүүхээр ингээд ийм гяллаатай юм л байхгүй юу? Одоо харахгүй л яах вэ? Тэгээ энэ талаар бас надад үгээр өөрөөр санагддаг юм. Тэгээд одоо л энэ талаар чинь юм ингээд болохгүй болоод байгаа гэсэн чинь ер нь бүх талынх нь энэ ойдлууд нь ингээд буцаж задарч байгаа. Угаагаад өмсөөл байгаад болохоор одоо ингээд тэгээ уул нь ингээд буцаад ойсон байгаа байхгүй юу? Гар мараа оёнгууд нөгөөд маань буцаж задраад юм уу? Тэгээд надад ихээс өмнө бас тухайн хүн хэдэн жил өмснийг би бас мэдгүй. Тэгэхээр 1-6 настай хувцснууд байгаа. Энэ талаарыг би бараг үлдээх баха. Яг юм бол энэ өмнөгийн хүн тэгээд яг нэг одоо ингээд угаасны дараа яг саяны өмчөд хийж харагдахгүй ядаж тэгээд оюутны дахиж нэг сэргээгээд ядаж жилийн дараа ч юм уу өөрөөсөө явуулын дараа хийж бодож байна. Тэгээд энэ хугацаанд гэж амсмаар байна. Тэгэхээр одоо яг уул ингээд товцоолгон дээр хэрмаар л юм л да. Яаж хийх сонирхолтой болов? Эсвэл юу яа? Энэ байнаас би 15 гарсан. 15-аас өмнө эсвэл тийм хөвчлөгийг хийж болох юм. Тэгээд өнөөдөр болохоор зүгээр болоо дөө. Тэгээд нэг зүйлээр төлөөд тийм номер ажиллагаа. Тэгээд болохоор би бодож байна. Юу ч алсан ямар ч гэсэн тийм хүү санаа бас дээрээс шууд эсэнд өнөдөр за юм хийгээд байвал бодчихлоо ээжээс гол асуулаа. За би ингээд хугацаа цэцлэмээр байгаа тийм хугацаа хаях юм уу эсвэл ингээд бэлдэж чараа танил явуулах юм уу та юм бодож байна гэсэн чинь нөгөө ээж ихт буюу нагцчид маань бас их тахгүй юм чинь яг үндэ нагцч маань өмсгөө байсан ч гэсэн ядаж өвөл болох нь болно ш намайг бас л болно ш тийм учраас те хургаш гэнэ нэмэж том хөр мөхтэй те ингээд нэмийг сэрхийдэх юм уу те ер нь бол хэрэгтэй байхгүй. Тийм байна. За нүрэ бодгоо гэж бодож байгаа зүгээр сая надад бас өгчлээ тэгэхээр одоо ингээд гарч идөө. Бас сонголт юм байхгүй байх. Энэ байсан ч хамаагүй. Өчтөр шоол хийдэг үү? Мэдгүй нэг өнөг болон цөв хийжсэн чинь хөөс гарч мараа. Тэгээд гэсэн арай ирээд яг хоол хийж чадахгүй маа. Бол арай ирээд шүлмэл уулдээ. Эсвэл за тэгээд жоо болох. Тэр хэлсэн да. Энэ бичлэгийг эхлүүлсэн утга учир нь юм бол за надад одоо шийдэгдээгүй асуудлууд байгаа. Тэгээд шийдэгдэхгээ явж байгаа асуудлууд байгаа. Тэгээд дуусгасан ажил байгаа. Тэгээд эхлүүлээгүй ажиллаж байгаа. Тийм учраас энэ нэг тийм тодорхой биш цаг үеийг бас тэмдэглэж үлдээ гээд энэ хүү бичлэгийг эхэлж байна. Дэмэ балаа ярианд минь тавтай морил. Ер нь тэгээд явж хүн нэг за ингээд асуудал шийдчихсний дараа мөнгөтэй болчихсны дараа одоо тэгээд өөрийнхөө явах замыг сонгочихсны дараа карьер бүтээчихсний дараа ч ингээд бүх зүйлийг бодоод өнгөрсний дараа ингээд ярих хэлэх
одоо ингээд бусдад өөрийгөө илэрхийлэх гэдэг чинь ингээд бүрэн боловсрч гэсэндээ одоо уралдах хамт дээр одоо тийм үр жимс өгчихсэн, жимс бүр болчихсон тийм үед ярьж байгаа юм чинь тэр одоо өөрийнхөө яг боловсрч явсан, алдаж явсан, өөрийгөө ойлгохгүй явсан тэр үеийг нэг бүрчлэн юм бол санахгүй байна байх. За. Тэгээ ямар ч тач би ингээд крек карт болсон байгаа. Ойрдоо бичлэг орохгүй нэг 7 хоног хойшсон шалтгаан картны асуудал гарсан. Тэгээд би 5 настай байгаад за нэг л хороо цэндээ бид хоёр нөгөө 3 хүрсэн болов хамт амьдарч байхдаа бид хоёр нэг дундын нас нэгээд тэрнгээрээ хүс мөс авъя гэж ирдэг байсан. Дэлгэл дансандаа ингээд хүн байшуулаад тэр ихтэй тийм жангалтай явсан юм шиг санагдахгүй явах хоёр мэдээж ашиглажсэн. Гэхдээ тогтмол бас яг тийх бас боломжгүй юм байлээ л дээ. За тэгэж ашиглаж тэгээд тэрийг ерөөсөө хаалгачгүй яарчгүй тэгээд зах байдал орсон байсан. Тэгээд нэг аснахаараа миний өмнөх крек карт маань олоорцохгүй. Тэгээд олохгүй. Миний ер нь нэг юм алга болох юм бол би яг нэг юм эд божигнааны дунд яг хитдэг өдөр хаана яг яаж яваад алсан мэдгүй заяа. Одоо ингээд алдарч хөвчний тухай штэ. Нохож юм би чивч алгалаа. Тэгээд ингээд цангаж авах чивчийг хаана хайлаа гингүүд надад ингээд байгаад орсон ч доод ингээд яг тэгээ өнгөрсөн 7 хоногийн өдрүүд авах. Энэ 7 хоногт би хайсан байна. Хамгийн сүүлд 7 хоногийн өмнө байсан байна. Гэхдээ 7 хоногийн дараа байхгүй юм. Яг тэгж хайдаг хөө. Тэгвэл жишээл өнөөдөр би юм хайлаа юм бол өнөөдөр би очиж мэдчих юм аа. Тийм баяхан жуулаатай. Хүн яагаад. Тэгээд ямарсан карт олдгүй. Тэгээд карта буцаага цайлаа гэсэн чинь болтгүй. Залуусын харилцаанаас. Тэгээд банк дээр очиж шийдвэрлэх гэсэн чинь тэр боломжгүй байна гэрнэ. За тэгвэл би ямар ч гэсэн карта болмоор учраас тэгээд уцаараа данс нэгээд тэгээд нэрээ карт цайлаад. Тэгэхээр тэр нь яг юм муу суулсан заяа. Нөгөө миний үнсэн данстай бүх зүйл холбогдсон байгаа бүх төлбөрүүд ч юм уу холбогдсон байгаа учраас тэгээд би тухайн яг ингээд банкээр ашиглаад ингээд сурчлах учраас яг тэр банкаар л яг үйл хийх юм байлаа. Олж очиж нэрээд. Гэвч би тэндээсээ дахиад шийдвэр хийх ёстой учраас тэгэхээр ингээд жоохон хөвгтэс. За тэгээд сая 10 оны өмнө тэрнээс 7 оны өмнө ч юм уу буцаад тэр салбарын банк дээр очоод тэгээд тэр нь өөр хүн байсан тэр хүн хийх баярлж. Тэгээд за ийм болсон юм ингээд залуус харилцах данс манки карт мэд цааш учраас би нэг ингийн болгоод тэгээд ингээд шинээр ингээд залуус харилцаас нэгээд тэнд дээр карт захаалсан чинь одоо захаалсан карт нь ажиллаж. Ястаа бүтлээ. Тэгээд тэр ажиллаа болчихсон чинь миний бичлэг анцлах аппликейшн багтаамж амар хийцгээ заяа. Өмнө нь тэгээд яг дэлгэр болон тэр хоёр багтаамж хийцгээ дангууд нь за шууд тусгаад буцаад татчихсан чинь буцаад татчих болсон. Ягаад гэвэл тэр би кампанис дэснээс 3-ыг хараад яг л үнс хоёроос дарсан байхгүй нэг долларын нэг болохоор зарцуулсан ярилцсан. Энэ хоёр хоёуланд карт байхгүй учраас яасан бахна. Тэгээд төлөв би нэг тийм юу гарч ирээд. Тэгээд би энэ картыг нэлийн удаа хүлээгээд тэгээд надад би захтаалж байна. За тийм учраас одоо чек ямар ч гэсэн хоёрын дагуу тогтмол хийх явж би бодож байна. Оюутны байранд орж ирчихэд ер нь ямар хөө сэтгэлтэй байна, ер нь юу бодогдож байна, цаашдаа яг яах юм бэ гэдгээ яриаг юм шиг санагдаж байна. Яг нь эндээс 15 нүгэл буцаалт яг энэ 10 минут нүүж орж юм бүгд үстэй байгаа. Тиймээс илүү надад юм мэдэрч байгаа юм бол айгүй юм. Хөнгөн санагдаж байна юм уу? Одоо би ингээд байрт үеслээд өнөөдөр чи өглөө 6 цагийн 11 юм л. Тэгэх юм бол хэрэг байрт үеслсэн баг 10 хоногийн дараа түрээсээ төлнө гэж бодож байгаа юм байна. Тэгээд нэмэлтээр байрны төлбөрүүд буюу одоо ус тогны тэгмэл инвэшний сүүхийн тэгэл яг нэмэлт нөгөө зардлууд чинь гарын дэд би тэрийг төлнө гэж төлөвлөж явж явах байсан байна. Тэгээд яг нөхөрчөн төлөвлөсөн байранд амьдарч байсан бол дахиад унааны мөнгө тэгээд хатуу зориулдаг ч юм уу тэгээд ингээд шалтгаанууд маань байсан хэвээрэл байгаасан байна. Ямар ч тач цаг үеийн мэдрээд энд ирсэн нь ямар ч зүйл болсон байна. Мэдээж хэрэг энд ирээд бүх зүйл бас зүгээр аюул өгөөд би ч одоо тий ганцаараа амьдраад тэр 5 дахь мэдэрчсэн байгаа юм шүү дээ. Нэгүүд нийтийн ашиглаад нийтийн одоо галтаа ашиглаад нийтийн одоо шүршүр ашиглах гэдэг нь яг зөвхөн байл энэ асуудалгүй л дээ. Гэтэ нийт юм чинь тийм шүү дээ. За ажил өчтөр ер нь аль байсан амарсан. Тэгээд өчтөр ажиллагаа ширээн дээр бүх зүйлсүүдийг цэцлээд харьцан тэгээд энэ номнуудаас үзэн уншиж бодсон номнууд болохоор уутан тэгээд харчихсан байгаа. Тэгээд бусад одоо бичиг цаас принтер шууд нөгөө сургуультай үлдээгээд тэрийг юу яах юм бэлээ. Тэр ингээд дотроос нь л ингээд нэг юм кабинет үлдээсэн. Тэгээд дотроос нь ер нь шууд хичээл хийхдээ юм авах боломжгүй яагаад бүх зүйл ингээд тоолоод яарта одоо манай лаборант мөн хэлээд учраас тэгээд ингээд нонгохгүй гацсан байгаа гэсэн. Тийм учраас үлдээж болох би болохоор бүгдийн чирч авчираад буцааж ингээд авчиж байсан чинь үгүй байсан. Энэ бас дүүр санагдсан шүү. Тэгээд тэрийг нэг авчиндаа арил абал аярлаа зарсан чинь цааш руу хөрфөл явуулсан. Тэгээс шууд бид хоёр гоо манайс. Эсвэл зүгээр такси гаргаж авчираа даа. Айдол тэгээд амарсан тайлан тэр өмнө хөдөн хамгаалсан. Одоо болохоор 7 цагаас би арьсаа яг юм афраад авчихсан. Афраад биш яг юм хөдөө болцаа зөвлөө аваад тэгээд яг нэг бүтээгдэхүүнүүд дээр тэгээд одоо яг ямар асуудал байгаа. Тэгээд яг мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авах гэж байгаа. Тийм болохоор хуцлаад тэгээд нэг алхаад очихлоор 7 цагаас болох гэж бодож байна. 16 гэж дараагийн 2 дахь өдөр мөдөр хайцаа байгаа. 2 дахь өдөр болохоор их сургуулийн нийлдэл хэд биш зүгээр ингээд их сургуулийн яг биологийн ангаараа уулзаад тэгээд бид нэг хоногоор салхинд гарах болсон. Тэгээд би яг дүү тэр хугацаанд орох болов байх үед за ингээд хизээч явсан байсан гэдэг нөгөө нийлсэн ч байсан. Хаашаа явсан ч байсан. За ямарч би явна шүү. Тэгээд ташаа хамгаалах гэдэг ингээд амрахад юм болж байгаа байгаа. Тэгээд тэр ярианд нэг сая орж чадаагүй. Ямарч би байгаа шүү гэдэг хэлсэн. Тэгээд гэсэн чинь ямарч байсан өдрөө тэгээд явах газараа тэр мөнгөнд бүх зүйл тогтсон юм шиг лээ. Тэгээд болох. Манайхан ч ер нь бараг 30 юм ихтэй. Яг бараг гэж байгаа ихтэй нөгөө дээр дөрөж очсон учраас яг үндсэн одоо анги хэмэл 20 юм ихтэй. Тэгээд нэг ихтэй. Тэгээд охтууд буюу 10 дэх охтууд явах юм шиг л тэгээд манайхан ер нь ихэхэн залуу хийж байгаа байхгүй юу? 7 сартай хүүхэн төрсөн. Тэгээд одоо эсэлж ирсэн ч юм уу яг тийм залуу хийж байгаа. Тэгээд амьдрал зохиож байгаа, гэр бүл зохиож байгаа юм дөрөж байгаа. Яг юм шинхэн тийм орон цалтай хүмүүс байгаа. Тэгээд тэд нартай уулзах бас тийм яддаг хүлээж байна. Хагас өдөр юм яа. Амгтай уулзсан. Амгт хоёрч одоо уулзаагүй нэг 2 хоног. Эсвэл 3 хоног ч юм уу болсон байна. Тэгээд бид хоёр бас ордоо сонь сангаа уулын яг хуваацдаг гэсэн чинь уулзаагүй учраас бид хоёр ууланд гарахаар төлөвлөд. Энэ нэг шавж устгалын за биш бас нэг тасалахгүй юм байл та. Тасалсан. За ямар ч гэсэн амгтай уулзаад ууланд гарна тэгэхээр тэнд өдөр бас сонирхолтой. Тэгээ бас гоё өнгөрөх байх. Маргааш болохоор би өглөө 8 цаг буюу энэ 7:45 гэхэд сургууль дээр ажил дээр очоод тэгээд юу яагаад
Маргааш өнөөдөр сүүлийн усны шалгалт тавьж тэрэнд нь өө би ингээд завтаа уучраас би ингээд тусмаар инег хэлсэн байгаа. Тэгэхээр очиж баг зэрэг туслана. Тэгээд тэрнийхэн дараа тойрхон задруулаад тэгээд нэг микроскопи асуудал шийдэх байгаа. Энийг энэ бичгийн төгсгөл болоо нэг ганц 2 минутын дараа яриа. За тэрийг авч аваад хэлж өгч мөгөөд. Тэгсний дараагаар ямар ч гэсэн нөгөө сургууль дээр бүх асуудал хэсгээр ер нь маргааш амарч нэг юурд бодсон байдаг байхгүй. Тэр чинь за тэрнийхэн дараа нэг үйл ажиллагаа хааны явах мэдгүй ч юм уу. Би энэ төгсөл болж байгаа. Тэгээд манай нэг төрлийн дүү төгсөж байгаа байхгүй. Тэгээд саяхан үеийн амьдарч байгаа билээ. Хоёр тараад тэгээд төсөлт нь ирэх нь бас миний ажлыг намар таарч байгаа. Тэгэхээр очоод ямар ч асуудал байдгаа гэжсэн. Тэгэхээр маргааш нэг цэцэг аваад гүйж чинь байх гэж бодож байна. За яг энэ бүх хугацаанд нөгөө цагийн ажиллагаа бас явна шүү дээ. Тэгээ явах юм шүү. Өнөөдөр гэхдээ яг үндэ миний бүх бие юу н айгүй их сүлтаад ядарч байгаа учраас өнөөдөр явахгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл юм жигаалаа. Өнөөдөр 6:11. За маргааш охин ээжтэй байна очих юм байна. 6:13 дуулан гарах юм байна. 13 гэдэг чинь би ер нь одоо нүүхтэй бэлтэн гэсэн үг. Нүүхтэй бэлтээд 15-нд чинь би юу орно, өргөр орно. Гэхдээ би маргааш бас юугаа цогцолох хэрэгтэй. Нөгөө ажлын өдөр учраас 15 нүүж орно шүү гэдэг. Тэр цогцолтоо аваад яг юм альбисоор бичгээр яг тэр өргөөд орох. Коват гэдэг лөө. Коват гэж яах вэ? Зуны эсрэг коват авах гэхээр маргааш бас тийм ажил байгаа. Тэгээ 15-нд нүүгээд орчих байх гэж найдаж байна. Хоёр зэрэг дээр л нүдэг байх та тэгээд хөрөх шинжээр бас яаж авах санагдах байна болох болно. Тэгээд 16-нд чинь тэгээд явчих юм байна. Тэгээд тэгэхээр 17-нд буцаж ирнэ гэсэн үг. 18-нд тэгээд 18 19 гэдэг чинь юу байгаа лээ. Тэгээд 21-нд амгийн төсөө өдөр болно. Амгийн төсөө өдөр гэдэг дахиад нэг лалаад асуучаас би 21-нд бид санаад байхгүй юу? Тэгээд болохоор тэр үеэр төсөө өдөр болно. За тэгээд ер нь миний нэг өдөр зөний за тэгээд амжилт миний 100 хувиар эхлээд тэгээд яг олон юм салгахгүй нэг хэсэг хугацаанд 14 хоног арай нэг урт хугацаанд юу яаж байгаа цагийн ажилд төвлөрж ажиллаж байгаа. Тэгээд нэг 2 3 хоног ч юм уу. Яг 2 3 хоногор нэг амраад нэг өдөр биш яг 2 3 хоногор амраад тэгээд нэг 10 хоногор ажиллаж ч юм уу тэгэж явъя гэж бодоод байгаа. Наад маар гэлгүй явъя гэж тийм төлөвлөсөн зүйл надад байна. Тэгээд энэ зам нэг найр болж магадгүй манай уйлах гэж магадгүй. Тийм учраас тэрэнд бол басаа явна. Тэр одоо яг хэдэн сар тэгээд хэдэн сар хэдэн өдөр байсан ч хамаагүй. Тийм. Ер нь би нэг бодож байгаа. За микроскопи юусан бэ гэх юм бол тэрний нөө мэдээлэл хэсэг болохоор балакс орж ирж байгаа. Энэ газар зэрэг сценарий юм том түүний хэлдэг юм уу. Тэгээд яг энэ тийм болоо яриа дээр ямар хэсэг нэрмаар байгаа вэ гэхээр зөвхөн нөгөө яг энэ ажлын байр шилтгүү ер нь би одоо нөгөө сураад энэ ингэдэм байж тэгээд нөхрийн болоод тэгээд яг өнөөдөр одоо талаа энэ л зөв юм байна гэж хараад байгаа тэр зүйлс нь болохоор хүн хоорондын харилцаа тэгээд хүнтэй яг яаж харилцах юм тэгээд хичнээн чи ингээд үнэнч тэгээд шудраг тийм байх гэж байгаа ч гэсэн чиний тэр нөгөө үнцэн дээр харагдаад байгаа тэгээд хэмлээд байгаа зүйл чинь өөр хүнний одоо хэмжиж бас нийцгүй байгаа байхгүй тийм учраас тэгээд зүйлс бас ингээд харагдаад байна тэгэл хинт текстэн бай гэдэг үг бас өөртөө айгүй их бодож байгаа юм уу тэгээд бас яг хэлмээр байгаа ч гэсэн юм хэлэхгүй байгаа л та Уул нь ингэдэг байх гоё тийм. Хүнтэй харилцаж байгаа. Тэмүүтээ би ядаад энэ биерээс дэлгэрээ юм ингээд тийм. Ямар ч мараа гингүүтэй гэдэг яг юм шууд. Ингээд пүн гэл нийгмээс ингээд гачдаг байх гоё тийм. Яг ингээд миний ах гэж бодож байгаа хүн, миний их гэж бодож байгаа хүн, миний дүү гэж бодож байгаа хүн ингээд тэр нэг яг ингээд гэдэг нэг тийм зүйл нь биш байхаар айгүй юм ингээд тэнцвэр алдаж эхлэх байхгүй юу. Яг юм анхаад тэгээд яг юм иргэл одоо яг тийм үед иргэлзээд уучраа болохоо байгаад би энэ хүнийг ингэж харж байсан шүү дээ. Ингэж итгэжсэн шүү дээ. Ингэж бодож байсан шүү дээ гэдэг бүх зүйл чинь анхаад ирэхээр ингээд юу лээ гэдэг яг хүн нэг юм тэмтэж ингээд нэг тийм самартах үе байна да. Тэгээд нэг тийм ямар нэг юм юмстай чамна да. Тэгээд яг юм тэнцвэрээ олсны дараа боломж гэдэг чинь юм байна. За яг яагаад надад одоо тийм боломж баригдсан бэ гэх юм бол энийг ойлгох гэдэг юм байна. Тэгээд тэнцвэрээ олоод ингээд тайвширсны дараа оо за энэ одоо тийм миний алхаад байгаа энэ зам чинь нэг тэгэл нэг тийм амьдралын төсөл хүртэл ингээд нэг хаалт явахаар зүйл биш шүү дээ. Яагаад заавал дуугаар тийм хүртэл харах хэрэгтэй юм бэ гэж бодох түргээд байгаа. Тэгээд жоохон юм ярианаас залхаж байгаа. Өөрийгөө ярьдаг гэдэг нэг боддог зүйлээсээ өөр үйлдэлүүд яг бодит амьдрал дээр ингээд гарч ирээд яг ингээд өдөр тутамд болоод байгаа учраас яг юм заримдаа тэгж санагдаад байгаа юм. Гэхдээ энийгээ би яг юм илэрхийлээд ингээд санагдаж мэдрэж байгаа мэдрэмжүүдээ илэрхийлэхээр яг түүгээр маань бас босод хүмүүс чи тэгж байгаа гэсэн үстэй чи тэгж байгаа гэсэн үстэй гэдэг шиг нэг тийм хатгаад байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгж хатгаад байгааг анзаархаар гэж бодож байгаа юм уу? Хин нэг намайг хатгаар би тэр хүнийг хатгадаг биш би зүгээр л тэр хүнийг суулгахыг хүсдэг. Тэгээд хин нэг хатгаас ч гэж хүсдэггүй. Тэгээд зүгээр л намайг тамирхаас зүгээр дурдах өөр хэмжээгээр амьдмаар байна. Тэгээд та чи одоо хин бэ? Түн өөр хэмжээгээр амьдрасаа гэж хүсдэг. Бага. Зүгээр ингээд нэг юм микроскопийн түүхнээс ингээд юм шал өөр зүйл болсон бац. Яг тэгээд хүн алдсан штэ. Тэгээд тэр алдаа татах байхад л штэ. Хүн сулсан штэ. Зүгээр залуу байна гэдэг нэг юм. Тэдгээр яг юм одоо толгой хэлмээр энэ зүйл үс сонсон. Тэгээд үнхээр ингээд яг ямар сони юм бэ гэж бодож байхад ингээд бас ирээд тэрхүү л бас гоё мэдрэмж юм байлээ. Яг юугийнч тайлбарлаа гэж бахан тайлбар явууллаа. Цаа тэгээд энэ хүртэл сонсон баярлаа. Ган баярлаа. Докторгоос би зүгээрээ ер нь нэшээ доошоо савлаад ярих үгээ ч гэж бодож чадаад баярлаа. Тэгээд баяртай хамж хэлэх юм болцгоо.